Лотерей Монголд үндэсний лотерей. Сайн байцгаана үзэгчдээ, та бүхний үдшийн амар амгалан айлтгая. Монголын хамгийн өндөр хонжиртой үндэсний лотерей эхэлж ээлжит азтнуудаа тодруулахад бэлэн болоод байна. За тэгэхээр эхлээд мэдээж бид 4D-ийн тоглолтод анхаарлаа хандуулнаа. Ингээд тоглолтыг эхлүүлцгээе. За 4D-г бол үзэгчдээ бүгд сайн мэдж байгаа. 3-р зэргийн, 2-р зэргийн, 1-р зэргийн гэсэн 3 тоглолтод явагдана. 3-р зэрэг бол таны тавьсан боолсоор 500 дахин өржүүлнэ. 2-р зэрэг бол таны тавьсан боолсоор 1000 дахин өржүүлнэ. Харин 1-р зэрэг бол 2000 дахин өржүүлнэ. Тэгэхээр та боолсоор бол хідээс тавьж болно. 500 төгрөг тавьж болно. 1000 төгрөг тавьж болно. Тэгээд таны сонгосон тоо таарах юм бол үжигдээс үржидэл явах боломжтой. За 4 тоо гарч ирнэ. Тэгээс 9 гэсэн 4 цифр байгаа. Одоо жишээ нь 99 гэж хэлж болно. Эсвэл тэг гэж бас гарч ирэх юм боломжтой. Өөрийнхөө тоог бас хараад өнөөдөр азтан болно уу гэдгийг бас харж байгаа гэж найдаж байна. За үндэсний лотерей бол мэдээж маш олон үзэгчдийг, маш олон иргэдийг азтан болгохоор маш онцлогтой. Тэгээд хамгийн өндөр хонжиртой гэж байгаа. За тэгэхээр дөрөвдгийн тохиолдол маань өөр гарч ирээ дуусч байна. Та бүхэн тоог харж байгаараа дөрөвдгийн дээр бол мэдээж та бүхэн машиныхаа дугаарыг тавьж болно. Тэгсэн өдөр сараа бас бичиж болно хэмжлэмийн ийм боломжтой байна. За тэгэхээр автод маань дуусаад одоо нэг машин дуусах бэлэн болоод дөрөв тоо маань гараад ирчихсэн байна. За дөрөвдгийн 3-р зэрэглэлийн хонжир дээр нэг төрлийн тоо маш их гарч ирсэн байна. Та бүхэн анзаарч байгаа хаа. Доороо тэмдэглэгээтэй 6 за энэ бол 9 байна. Дахиад 6 дахиад 6 6 9 66 гэсэн тоо гарч ирсэн байна. Маш сонирхолтой 4 тоо гарч иржээ. За тэгэхээр энд тавьсан таны бооцоо 500 дахин үржигдэнэ. За 2-р зэрэглэл дээр 2 2 8 1 гэсэн тоо гарч ирсэн байна. 22 81 гэсэн үг ээ. За миний дуртай тоол гараад иржээ. Тэгэхээр таны тавьсан бооцоо энэ дээр бол 1000 дахин үржигдсэн байгаа гэж хэлэхэд таатай байна. За 1-р зэрэг дээр 7 тэг 5 1 70 51 гэсэн тоо гарч ирсэн байна. За харин одоо 6D-ийн тоглолтод анхаарлаа хандуулъя. За өнөөдөр 4D дээр ямар ч маш сонирхолтой тоо гарч ирсэн байна. Үзэгч та бүхнээс азтан болсон бахаа гэж найдаж байна. За энийг бол та бүхэн сайн мэдж байгаа. 2 тоо цифр гарч ирснээс эхлээд та азтан бол боломжтой. Гэхдээ эхний 2 цифрийг таарах юм бол энэ бол бүрдээд урмын хонжир гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй. Тэрнээс цаашлаад мөнгөн дүн бол нэмэгдээд явнаа гэдгийг хэлэхэд таатай. За эхний цифр гарч ирсэн. 3 гэсэн тоо гарч ирсэн байна. За 2 цифр энд бас навд харагдж байна. Дахиад 3 гэсэн тоо гарч ирлээ. Тэр 33 гэсэн тоо хамгийн их бичсэн үзэгчд маань ямар ч урмын хонжироо авчлаа гэсэн үг шүү дээ. Урмын хонжимор 1500 төгрөгөө алидийн хагасанд байгаад авчлаа. Одоо цаашаа таны аз нэмэгдэж мөнгөний дүн тоо нэмэгдэх үү гэдгийг харах гэж байна. За 3 цифр 9. Одоогийн байдлаар 339 гэсэн тоо гарч ирсэн байна. Үнэхээр сонирхолтой тоо гарч ирж байна. 3 тоон дуртай хүмүүсийг азтан болцсон. Эхний 2 тоон дээр урмын хонжироо авсан. За 4 тоо 4 гэсэн тоо гарч ирлээ. 4 гэсэн тоо одоогийн байдлаар гарч ирээд байна. За хэрвээ энэ 4 тоо дараа яг үзэж танд таарсан бол та 150 мянган төгрөгийг хож бүрэн боломжтой. Хожцсон гэсэн үг шүү дээ. За 5 хүнд маань гарч ирлээ. 8 гэсэн тоо гарч ирсэн байна үзэгчтэй. 3 9 4 8 гэсэн тоо гарч ирсэн байна. Яг одоо та бүхэн өөрийнхөө сургуулийг харж байгаа хаа миний тоо гарч ирж гэнэ үү гэдэг. Магадгүй гарч ирээ та баярлж ийж болох юм. За 6 дахь хүнд маань гарч ирлээ. 1 гэсэн тоо гарч ирсэн. 3 9 4 8 1 гэсэн 6 тоо гарч ирсэн байна. За та бүхэндээ баяр хүргэе. Өнөөдөр та бас азтай байсан байх гэж найдаж байна. За харин одоо Jackpot 642-ийн тоглолтод анхаарлаа хандуулъя. Хамгийн өндөр хонжир чи яг одоо эндээс гарч ирнэ шүү дээ. За 120 сая гэж та бүхэн хэлдэг бол үнэхээр их таатай байна. За эндээс тэгээс 42 гэсэн үнэлэг байгаа. Энэ дээр бол 9-ийн тоо давцах ямар ч боломж байхгүй. 1-ийн тоо дахин давцахгүй гэдэг та бүхэн сайн мэдж байгаа гэж бодож байна. За тэгэхээр 642 маань 1 гэсэн тооноос эхэлж эхний цифр 1 гэсэн цифр гарч ирлээ. Та бүхэн анхаарал харж байгаараа өөрийнхөө суглааг харж байгаа миний тоо гарч ирэх нь үү гэдэг. За 2 цифр гарч ирсэн. 3 1 3 одоогийн байдлаар 13 гэсэн тоо гарч ирсэн байна үзэгчтэй. За 3 дахь цифр гарч ирснээс эхлэн та бүхэн азтан болж идэх байгаа. За 3 дахь цифр таны сонгосон 3 цифр 3-аа эхний 3 байдлаар таарах юм бол та 100000 төгрөг хольж боломжтой. За 1 3 тоо маань 49 тоо гарч ирлээ. За сэтгэл зовлон хүлээж байгаа хаа гэж бодож байна. Энд чинь бол 120 сая шүү дээ. Хамгийн өндөр шагнал, хамгийн өндөр бооцоод
Хав авч болно. За дөрвөн цифр маань 38 гэсэн тоо гарч ирсэн байна. За мэдээж бид одоо 2 цифр хүлээн дараа нь бонус тоогоос хүлээх байгаа. За 5 цифр маань гарч ирлээ. 36. За өнөөдөр тэр тав хүнсэн харах баха. 36 гэсэн цифр гарч ирсэн. За 1 3 40 38 36. За анхааралтай ажиллаж байгаарай. Магадгүй яг одоо 5 тон таарсан байж болох. Дөрөв 6 дахь харах хэрэгтэй. За 6 дахь цифр маань гарч ирлээ. 39. 30-тай 3 чудаа гараад ирсэн. Өнөөдөр 3-ын тоо их ээлтэй баг шиг байна. Маш их гарч ирж байна. Энд чинь 3-ын тоо 2 3 чудаа гарч ирсэн. За. Бонус тоо маань гарч ирлээ. За тэгэхээр эхний 6 тоо яг таг таарсан бол та өнөөдөр 120 саяг хожицсон гэсэн үг. За хэрвээ таараагүй нэг тоо зөрсөн бол бонус тоог оруулж болно. 37 гэсэн бонус тоо гарч ирлээ. За ингээд өнөөдөр та бүхэн маш их азтай байсан бахаа гэж найдаж байна. Азыг атганда үндэсний лотерей. Баяртай. Дэлхийн лотерей Монголд үндэсний лотерей